За ер нь тэгээд Монгол улсын нийтлэг эрх ашигыг л бодож бид нар шийдвэр гаргах хэрэгтэй байна. Би одоо яг 40 настай. 1984 онд 4-р цахилгаан станцыг барьснаас хойш бид нар цахилгаан станцын их усэр барьж чадаагүй байна. Учир нь зүгээр хоос улс төржилт. Дулааны нэг станц барьсан амгалангийн алдаг оног ажилдаг ийм л байна. За уулуурхаан томоохон төслүүд явж байгаа. Бараг манай хэрэглэх газрын дараа учир сайдаас онж хэлжсэн шүү дээ. Цингэн гишүүнтэй чацуу ураны төслүүд төлөө гэдэг. Энэ одоо томоохон гэдэг юм уу сигналууд эдийн засгийг сэргэх энэ итгэл найдварыг авчрахын төслүүд бас энэ улс төрийн хувьд ойлголцож болох гарсан юм аа. Тэгэхээр энэ ерөн зүгээр бас тодорхой төвшөндөө бас хуульдаан гэхээсээ илүүтэй бас Монгол улсын нийтлэг эрх ашиг энэ 30 жилийн одоо юу гэдэг явж ирсэн хий иргсэн эсвэлтгүүгээр одоо чөдөрлүүлсэн байсан 30 жилийн үг нь тушааг нь гаргаад бид нар бас нэг хөдөлж болох юм байна гэдэг итгэл найдвар авчирж исэн болов гэж бодож байна. Тэгээ энэ дээр өнөөдөр одоо цэг тавих уугүй юу гэдэг дээр яриад тах шүү. За би юун түрүүнд бас нэг хоёр зүйлийг зарчим өгдөг юм. Сая Болормаа гишүүн Батнаримд гишүүний хэлж байгаадаа би санал адилхан байна. Нууц санал хураалт энэ төр гэж байж болохгүй. Ард түмэн энийг ойлгохгүй. Тийм учраас одоо парламент ёсныхаа зарчмаар энэ зүйлүүдийг хийгээд явах хэрэгтэй. Энийг нууц хоримлоо оруулна гэдэг бол цаана хуультай явна л гэсэн үг. Өнөөдөр яг зүгээр ингээд нэг хэд сонгогдоод ирэхээр нэг сайд болох юм тачаалдтай юм л. Энэ тачаал ерөнхийдөө бас энэ одоо бүх зүйлүүдийг сэтрээдэг. Намтар дээр ямар ч байсан нэг сайдгээ бичиж ус төрөөс буух ёстой гэж нэг юм жижигхэн бодлууд бас байд юм байна ус төрчдөд. Энэ амбиц гэдэг юм уу энэ зүйлүүд ерөнхийдөө энэ парламент ёсыг намын төлөвшлийг ерөн байхгүй болгох юм байна. Энийг одоо харж л байна залуу хүний хувьд. Тэгэхээр энэ зүйл рүүгээ явж байгаа учраас бас ил тодор явах хэрэгтэй. За хоёрдугаарт сая бас нэг гишүүн хэллээ. Ерөнхий сайдын оруулж ирсэн тогтоол дээр зарчмын зөрүүтэй санал гаргаж болохгүй гэж бодож байна. Ерөнхий сайд өөрийнхөө бүрийн эрхийн хүрээнд оруулж ирсэн зүйлүүдийг бид нар дэмжихгүй гэдэг л санал гарганы хураан ухаас биш. Тэн дээр нь засвар оруулж агаад асуудлыг шийдэж өгнө гэдэг бол байж болохгүй. Тийм учраас би энийг одоо бас зарчмын хувьд хэлмээр байна. За тэгээд яг энэ зовлон бол 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтөө. Бид энэ зүйлийг бодиттой авах ёстой. Парламент дээр хуулийг 50 дээр нэмэх нэг босгоор баталдаг энэ заалтыг оруулж яхад миний би хуульч хүний хувьд эсэргүүцэж ирсэн. Энэ ингээд олонх парламентыг бүрдүүлж байгаа олонхоо цөөнхийн гарт барьж өгдөг парламент ёсоо хоёрхан парламентын дараа байхгүй болгох энэ заалтыг орууллаа гэдгийг 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж яхад би ажлын дэд хэсэгт ажиллаж исэн хүний хувьд хэлж ирсэн. Харин үндсэн хуулийг нийт сонгосон гишүүдийн 75, органик хуулийг 66%-аар ердөө хуулийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор шийдэд явж иж энэний цаана мэтгэлцэн дээрээ ямар нэгэн байдлаар парламент ёс ажиллаж явах хэрэгтэй байхгүй. Гэтэл өнөөдөр бид нар 50 дээр нэмэх нэг гэдэг энэ зангыг парламент дээрээ тавьчаад энэ ерөнхий сайд хэн байхаас үл хамааран улс төрийн манлал авч явах ч юм чин энэ бодлого шийдвэрийг авч явах бүтцээл харна шүү дээ. Тэгэхээр энэ бүтцийг оруулаад ирэхээр үндсэн хуулийн бус ч гэдэг юм уу, стандарт бус ч гэдэг юм уу энэ зүйлүүдийг ерөөсөө ярьж болохгүй. Хүссэн үсээгүй энэ хоёр эрдэн гэдэг хүн ажиллаж байгаа хэсгээс хамаарат дараа нь хинч байсан хамаагүй. Яг тэр хүний зовлоо яг адилхан байх болно. Ацсан намгүйгээрээ ч гэдэг юм уу явах асуудал одоо бас хэцүү. Энийг бол бодиттой л хэлчихье. Байнгын орооны түвшин дээр чи өнөөдөр хуралдаж чадах юм уу гэдгээд бодгол хэрэгтэй. Тэгэхээр энийг одоо бас яг зүгээр хууль зүйн талаасаа би хэлж байгаа. Өөрөө эргээд бид нэр 19 онд парламентыг ийм хамтрал руу явуулахаас өөр аргагүй байдал дээр буюу үндсэн хуулийн өөрчлөлтийг хийцэн юм аа. Хийцэн. Энийг хууль тогтоомжийн ангилал батлах квота зөв болгож иж парламент ёсыг бэхжүүлдэг орнууд авч явдаг болохоос биш манайх шиг бүх хууль. За үгэлээ.